Монголын залуучуудын холбоо үзүүлж байна. Ийм чуулганаас залуучууд биднээс нэгийг бодож нөгөөг тунгааж дараа дараагийнхаа зорилтыг тодорхойлж чиг хамтаа эдгээр их тодорч харж тоохоо найдаж ингээд дахин ажилласан баяр хүргэе. Даатууд баярлалаа. За одоо жишээ нь анхаа дараа орон сууц. Бидний бүгднгийнх нь толгойн өвч шүү дээ. Яаж орон сууцтай болох юм? Анхаад бол ер нь бүтэн ойртой хонох өдөр байхгүй дээ. Яндаа болно доо. Яг тэгээ бүгдээрээ нийлээд хөдөлж байгаа учраас. Банкны хороо бол үнэхээр чухал. Банкны хорооны бүтцийг англи түвшинд яг параллельний хийх ёстой. Дээр нь шинээр банкны хороо нэмэх ёстой тань. Одоо хөдөө аж ахуйн банкны хороо. Одоо Малтай аймагуд. Шинэ Эрдэнэт бол одоо үйлдвэрчлэлийн банкны хорооч. Бид нар дөрмээр юу өгч байгаа вэ гэхээр хамгийн минималыг өгч байгаа. Хамгийн минималыг л өгч байгаа заяа. Өөрөөр хэлбэл ганцхан логик л хэлж өгч байгаа. Та нар минимал руу максимал өгөгдлөөр максимал руу энэ дөрмийн хүрээнд зүтгээрэй гэдэг л ганцхан юм хэлж өгч байгаа. Минимал. Тэрнээс доошлуулж болохгүй. Дээшгээ бол задлаад дөрмөө аймаг болгоно. Салбар зөвлөл болгоно. Банкын хороо болгоно. Улам их дэлгэрүүлж болно. Улам их дэлгэрүүлж ашиглаж болно. Манай сумын залуучтай холбоо гэхэд аймгийн залуучтай холбооны дүрм нь 30 хуудас. Монголын залуучтай холбооны үндсэн дүрм 20 хуудас байхад ажилтай сумын залуучтай холбооны дүрм аль хэдийн 60 хуудас байхыг үүсэхгүй. Жишээ нь Хинтээ аймгийн залуучтай холбооныхон малжуулах хөтөлбөр хийж байгаа. 680 мянгат малчин байт юм байна. Хинтээ аймаг хамгийн олон мянгат малчинтай. Мянгат малчин болгоноос 10 хонь хандвар аваад тэгээд 200-аас доош тооны малтай залуу малчин өрхүүдтэй 200 гартал нь өөрөөр бол тоог нь гүйцээж өгч. Тэгээ 2 жилийн дараа буцаага хөлөөр нь авна шүү. Одоо манай суман дээр хийх жишээ нь хамгийн анхны юм бол тэр баг. Малаа барьсан залуучууд маань хот руу явж барилгачин болж байгаа. Одоо бид нар яг хөдөө аж ахуйн корпорац гэж зүйлийг байгуулад эргээд хөдөө очиж малаа малнаа гэж байгаа залуучуудад малын нөгөөд эргээд цалингийн нөгөөд гаргадаг ийм л юм хийх гэж бэлдээд байна. Дараа нь бид нар бас үндэсний залуучдын зөвлөл дээрээс бараг 40 гаруй тогтоол, их хурл дээрээс 40 гаруй тогтоол ингээд баталж гаргасан байж. Энэ тогтоолуудыг үндсэнд нь ингээд бүлэглэх юм бол бидний залуучдын байгууллагын үйл ажиллагааны зарчмуудтай холбоотой бүлэг тогтоол, залуудаа сайхан амьдрий гэдэг концепттай холбоотой бүлэг тогтоол. За тэгээд дараагийнх нь болохоор шууд нөгөө шудраг бусуудыг шудраг болгооч гэдэг. Өөрөөр хэлбэл нийгэмд нөлөөлөх үз ийм бүлэг тогтоол гэсэн ингээд 3 багц орж. Эхний үйл ажиллагаатай холбоотой юмнууд болохоор бидний нөгөө нээлттэй байдал. Залуучуудын холбооны MYFC-ийн вебсайтн дээр тухайн аль ч салбар нэгж суманч бай, байгууллагынч бай, аймагийнч бай. Үйл ажиллагаагаа ийм юм хийсэн гэдгээ оруулж тавиагүй бол тухайн үйл ажиллагаа яваагүй гэдэг шууд тооцдог болж. Яваагүй гэж тооцдог болж.
тэр систем мэдээллийн нээлттэй систем үйл ажиллагаагаа оруулаагүй 10 ажил хийсэн байхад үйл ажиллагаа ганцхан ажил хийчихэд тэрийг оруулчихсан салбар зөвлөл нэгдүгээрээр орох ийм боломжтой болж байна. Дээр нь бүх санхүүгийн үйл ажиллагаануудыг бас тэр мэдээллийн систем дээр ил тавьж байна. Тэгээд дараагийн хамгийн чухал юм бол гишүүдийг 3 хуваалт болсон. Одоо монголууд манайх гэдэг хууч хэлээд байдаг л залуучтай холбооны гишүүн юу юм гэхээр залуул бол хүн штэ. Одоо 40-с доош бол одоо манай гишүүн гэдэг. Тэгээд тэр нь маш итгэхгүй харилцаа үүсгдэг. Тэнгүүд дөрмөр юу хийсэн гэхээр босоод цаавуулж болох юм биш. Гарч болохгүй шүү. Юу хийсэн гэхээр гишүүн, итгэвчтэн гишүүн, сонгуульт гишүүн гэдэг ингээд 3 бас. Итгэвчтэн гишүүн гэдэг бол 1000 төгрөгийнхөө татварыг төлөөд гишүүнийхээ үнэлгээг аваад тэгээд сонгуул өгөх хэрэгтэй болж. Бүх төрлийн сонгуулиудад сонгох болоод сонгох хэрэгтэй болж. Сонгуульд оролцож сонгогдсон гишүүнүүдийг сонгуульт гишүүн гэдэг. Ингээд нэрлэж. За дараагийн нэг зүйл бол бүтцээр үндэсний залуучдын зөвлөл, тэрний доор удирдах хороо, тэрний доор гүйцэтгэх хороо гэж ингээд үтсээр гарч ирсэн. Тэгэхээр одоо манай орон нутгийн залуучдын холбооныхны хийдэг нийтлэг алдаа. Танай Монголын залуучдын холбоо гэж ярьдаг. Арай нэг сэргүүд нь болохоор гүйцэтгэх хороо гэж ярьдаг. Одоо бол тэгж ярихгүй. Юу ярих вэ гэхээр жишээ нь дэд ерөнхийлөгчийн төвчний ингээд асуудлыг бол өдөрт хорооны гэж ярина дандаа. Өдөрт хорооны гэж. Гүйцэтгэх хороотой холбоотой өөрөлдөл ерөнхий нэрийн бичгийн дарга удирдаад одоо ингээд 4 газартай яг гүйцэтгэх хорооны төвчний ажлыг гүйцэтгэх хорооны гэж ярина. Тэрнээс танай залуучтай холбооноос ингээд гэж юм байхгүй. Гүйцэтгэх хорооноос ингээд, өдөрт хорооноос ингээд, ерөнхийлөгчөөс ингээд, байнгын хорооноос ингээд, хариуцлагын хорооноос ингээд гэж ингэж дандаа ярьж. За дараагийн нэг өөрчлөсөн зүйл юу гэхээр сумыг хуучин салбар зөвлөл гэдэг байсан бол одоо сумыг залуучуудын холбоо гэж нэрлэдэг болсон. Одоо Булган аймгийн Хангал сумын залуучдын холбоо. Яг тэгэхээр суман дээр ч гэсэн бас бусад холбоодод байгаа. Өөрөөр суман дээр Азийн байгаа, суман дээр Намцхан байгаа, суман дээр нөгөө Ардсан судрагч Монголын залуучдын холбоо нь байгаа, эзэнч байж. Тэр учраас бүгдээр нь нийлж байгаа Монголын залуучдын холбоо болж байгаа учраас сумыг холбоо болгосон байж. За дээр нь байгууллага дээр болоод баг дээр залуучдын зөвлөл байгуулагдаж. Залуучдын зөвлөл. ЗЗ. Залуучдын зөвлөл. За дээр аймаг дүүргийн төвшөнд багц чуулган гэж байгуулагдав. Жишээ нь 339 үндэсний залуучдын зөвлөлийн гишүүндээ 500 хүн өрсөлдөж орсон. Жилийн 240 мянган төгрөгийн татвартай. Тэгэхээр аймаг дээр байгуулагдах багц чуулган бол жилийн 120 мянга байгаа тийм. 120 мянга дээр төлсөн 119 залуугаас бүрдчих хэвээр. Тэгэхээр одоо багц чуулганы сонгуулиуд аймагуд зарлаад эхлэхээр магадгүй зарим аймаг дээр бүр 200-300-аар орж ирэх байна. Өөрөөр хэлбэл залуучдын байгууллагын гол бодлогын шийдвэрүүдийг гаргадаг аймгийн төвчний байгууллага гэсэн багц чуулган, дүүргийн төвчний байгууллага гэсэн. Энэ би бас нэг хүнийг та бүхэнд онцлог танилцуулмаар байна. Манай цам гараг дүүргүүдээс ганцаараа төлөөлж ер нь аймгийн залуучууд юу хийдэг, юу ярьцдаг үзье гэж ирсэн. Цамбаа дараа бостоо алгаад ашиж манайх одоо. Багнуур дүүргийн залуучдын холбооны дараа Багнуур дүүргийн засаг даргын олгогч. Ийм залуу байна. Засаг даргын олгогч юм байна. Одоо бид нар Хинтийн чуулган дууссаны дараа 9 дүүргийн уулзалтыг Багнуур дүүрэгт очиж хийлээ.
За ингээд бид нэр хуучин ингээд зөвхөн даргын асуудал байсан зүйлүүдийг үндэсний залуучуудын зөвлөлийн асуудал болгочих. Аймгийн тэргүүн зөвхөн мөнх бол 17 тонн дайчилтайгаар зүтгэл гэдэг юмыг 119 хүний болгочихж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл залуучдын холбоо дахиад нөгөө шудраг ус юм хийх. Мөнх бол зөвхөн нэг намд худалдагдах, тий? Эсвэл одоо нөгөө 17 нь ажиллахгүй алга болох гэдэг ингээд бүх тэр зүйлүүдээс сэргийлж өгч байна гэсэн. Тэгээ аймаг дээр 119 залуу босоод ирнэ гэдэг бол өөрөө том хүч баггүй. Тэр 119-ийн ард дахиад бид нэр 100 залуу жагсаахад өөрөөр бол аймаг манайх болж байгаа. Аймаг манайх болж байгаа. Түрүү манай гамбалтаар дахны гамбалтаар их сайхан тоо хэлж байлээ. Дархан 38900 залуу гэж тий. 38900 залуу. Баруун 4 аймгийн чуулган дээр очиод би 4 аймгийн даргаыг босгож байгаа 3 тоол асуусан. 3 тоо. Дөрүүлээ хэлж чадаагүй. Тэгээ ер нь баг чуулган хүртэл энэ тоогоо хэлж чаддаг болохгүй бол та дөрөв ажиллаа өгөөрэй. Гэдгийг хэлчихэж ирсэн. Одоо энд ирсэн 7 аймгаас ирсэн 6 аймгаас. 3 тоо одоо нөхдөйхөө өмнө хэлээд. Миний өмнө хэлээд. Нийт яг хэдэн залуу байдгийг танаад байна. Хэдэн ажилгүй залуу яг хэд байгаа юм? Архиудаг залуу хэд байгаа юм? Орон байрны асуудалтай залуу хэд байгаа юм? Бол орон сууц нь ороогүй орон гэргүй залуу хэд байгаа. Өөрөөр хэлбэл нийт залууга мэдж байгаа хүн бол дараагийн тэр 3 тоог бол аюун амарх хэлчих чадна. Залуучууд руугаа туулж ажиллаж байгаа хүн бол дорн хэлчих. За мөнх бол 4 тоо ирэх юм шүү дээ. Нийт хичнээн залуучтай. Мэдэж гэнэ үү? 59 мянга. Хичнээн ажилгүй хэд байна? За мэдэхгүй байна. Арх удаг хэд байгаа юм чинь? Эрдэнэт хэдэн архины хамааралтай залуутай. Хэл. За мэдэхгүй байна. Орон байрны асуудалтай хичнээн залуу байна. Орон сууцны судалгаагаа хийсэн юм уу та? 2000 судалгаа хийсэн. 2000 судалгаанаас 1900 орчим. Өөрийн орон сууц. 2000 судалгаа авсан. Тэгэхээр 90% гэсэн үг. Чиний 50 эдэн мянга 90% ч орон сууцны асуудалтай байсан. За мөнгө эрт наана хөсгөл хэлэх намайг аргалахгүй шүү. Яг тоол хэлнэ шүү. Бүсэл аймаг 127 мянган амтай. Залуучууд 62100 62100. За хэл ажилгүй нийт юм. Ажилгүй хөтөлбөрөөс бүрдүүлснээр 4500 ажилгүй. Тийм багуу. Хүлсэн. Чи наа чин нөгөө засгийн газрын ярьдаг юм яриад байгаа чи. Тэр засгийн газрын дарга нараа хуур заяа. Намайг бол ийм маргуулж чадахгүй. За арх удаг хэд вэ? Арх удаг мэдхгүй. Өөрөө бас нэг уудаг. Өчигдөр та нар уугаад энэ эрдэнтийн баахан чирэгдэл үзүүлсэн байж. Орон байрны асуудалтай хэд вэ? Орон байрны асуудалтай. Мэдхгүй. Мэддэг болоорой за. Тэгэхгүй бол одоо баг чуулганаар ажиллаа өгсөн дээ шүү. Тэр чөлөөт үсийн дараа босоод ир. Сэлэн хэдэн залуу байна надад? Яг хэд? Яг орчим юм байна. За хэдэн арх уудыг? Арх уудаг бол байхгүй юм. Архны намаа
Одоо наадхан ч өстой уучлаарай битгий шаа гэж. За ажилгүй үед байгаа. Ажилгүй бас нэг 50-60% тусдаа Мэдэхгүй байна. За. яг коочны тоогоо Орон байрны асуудалтай. орон байрны асуудал бас 80-90%. 80-90. Бас мэдэхгүй байна. Хоорой яг коочны байраа Залуучдын байгууллагын ажлаа сайн хий. За гамбол тоонуудаа үзээч. За архиудын одоо нарийн класс үзэг бол аймгийн төрөл. За Булган аймаг одоо 2014 оны жилийн эцсийн хамаагүй одоо гараг тавгаас орсон байгаа. За дээрээс нь яг энэ өнөөс статистикийн харахад өнгөөр бол нэг залууч гараг 526 болон дагаад гэсэн хүмүүс байгаа. Цаана бол бүртгэггүй бол сонгод болон аймаг дүүтийн ажилгүй 31 зууны 13 залууч гэж аймгийн хэмжээд үздэг. Тэгээд яг аймгийн төвдийг судалгаануудыг харахад ерөнхийдөө орон сууцгүй хүмүүс бол 80 орчим залууч 80 орчим орцоос 20 бол одоо чинь орон сууцтай амьддаг. Үгэлэхгүй яах вэ? Бид нар юу хийх ёстой бэ гэж. Бид нар юу хийх ёстой бэ гэж. Ерөөсөө энэ нэг дөрвөн тоог асуухаар л бид нар нөгөө хариуцах ёстой, үнэн төрөх ёстой залуучуудаас ямар хол байгаа юм бэ гэдгийг л ингээд харуулчих. Тэгээ одоо намайг тоо хэлгээд одоо би Монгол Улсын ерөнхийлөгчдөр орчир надаас тоо асуух юм бол би дахиад худлаа. Яг эдгэртэй адилхан байна. Яг эдгээр надад бас худлаа тоогч байгаа. Тэгээ эдгэрийн авч байгаа тоо нөгөө төрийн байгууллагын бас л нөгөө арга цаадаг худлаа арга зүгээр хийдэг хүн рүүгээ очиж өгөө. Халамжаа ахиух авсан тэр тоонууд бидээ хамгаалахад тэмүүлж байгаа хүмүүс хэзээ ч үннийг хүлээж зөвшөөрдөг. Аль болох өөрсдөө байсан үе бэхжүүлэхийн төлөө бүх зүйлийг уйж барьцаалдаг. Барьцаал орохгүй гэсэн бол биднэрдээ төвлөрч байгаа. Барьцаал орохгүйгээс гадна бид нар яг ард түмнийхээ дунд байж хэдэн аригчин байгаа, хэдэн орон байрны асуудалгүй хүн байгаа, хэдэн ажилгүй нөхөр байгаа, хэдэн өргөдөл гойсон эмэгтэй байгаа, хэдэн эхнэрээ зоддог нөхөр байгаа, тий? Хичнээн янхан байгааг бид нар яг тоглоод гаргаж чаддаг хүмүүс бид нар өөрсдөө болсон цаг. Тэр намууд өөрсдөө биднийг бөөж, биднэрт хатаг барьж ирж өөрийнхөө намыг шимжлэн. Ингэжээж бидний нөгөө өөрсдийн төлөө ажиллаад байдаг иргэдээс залуучуудаас санал авч тухайн нам сонгуульд явна. Ойлгож байгаа биз? Тэрнээс өнгөрсөн 25 жилд ингээд гоё юм шиг харагдаад ингээд дийлэнхтэй хэлбэр хөөсөн. Дийлэнхтэй ингээд хүмүүсийг албан тушаал авилгаар барьцаасан энэ зүйл цаашаа ингээд ажиллах ямар ч боломжгүй болж. Яг тэгэхээр иргэдийнх нь чадамжин доод зэгтээ тулж дээрэс нь шин шудраг ийм эвлэгдэлтэй хүчнийг хүсэж байгаа тэр хүсэл нь дээд зэгтээ хүрчиж байна. Одоо энэ бид нар шүү гэж ингээд хуучин хүмүүс хуучин шудраг ус замаар явцсан хүмүүс хичнээн хилээд ард түмээ итгэхээргүй болсон. Ийм л үе дээр бид нар гарч ирж байгаа. Тийм учраас өөрөөр бид нар нэгдэж чаддаг, бид нар хүмүүсийнхээ төлөө ажилдаг, аргатын зохион байгуулалтанд орцсон, гудам булгамдаа залуучууд нь эзэнтэй болчихсон. Орц суулганд залуучдын зөвлөлийн хурлын ихэд бүгд орж ирээд эхнэр хүүхдтэйгээ суугаад ингээд бүх асуудлаа ярьцдаг. Ийм байгууллагыг бид нэг жилийн дотор маш хурдан зохион байгуулалт хийчихдэг сонгуулийн өмнө бид нэр дээр хатаг барьж ирнэ. Мөнгө олдоо. Минийхөө.
аймгийн засаг дарга болох хүн одоо чамаас өөр ингээ ажилтсан хүн алах миний хүл ер нь одоо манай намд ороод манай намын сонгуулийн багийг ахлаад тэгээ багаараа сайхан сонгогдоод манай намын нэр дээр сонгогдоод аймгийн засаг дарга болоод ингээд ажиллаа аваад хуу хадаг бариад. Тэгт нарийн мөнх бол тэнэгтэж болох. Би явуулаагүй 4 жил үлээ. Мөнх бол хувьсгалын нэсэн дээр ирсэн шүү. Тэгээ тэр байтугай юм хийгээд үдцсэн байхгүй. Та нар ч одоо болохоос нахгүй болохгүйг нь үртэл юмыг хийгээд ингээд энэ чуулганыг зохион байгуулах ямар их зардал гарч байна те. Дээр нэг та хэдийг үргэлжлүүлээд гэрээсээ гарахаас чи эхлээ санаа зовж байгаа шүү дээ. За нөгөөт чи гэрээсээ гарчууд машин дайруулчихгүй. За замд нь үргэлжийн нэг нь гусчихгүй. За эрдэнэт дээр ирээд ингэсэн чинь бас нэг ингэчихгүй. За наашаа явж байсан чинь нөгөө зам нь галтргаатай ингэчихье гэх. Одоо та хэдийг гэртээ ороход нэг юм санаа амраад жоохон хөлсөө ашигласан маягтай ганцын задлаас ухах. Тэгээ энэ бол өөрөө ажил багтав. Төрийн ажил ч гэсэн бас яг адилхан. Төрийн ажил гэдэг тэр тэнгэрийн тустай юм байдаг тийм зүйл биш. Дахиад хүний төлөө ажил баггүй. Хүний төлөө ажил. Одоо хүмүүс төрд байгаа хүмүүс юу гэдэг нь вөхөр хүний төлөө хийх ажлаа мартчихад дээрээ байгаа даргийнхаа төлөө хийх ажил, өөрийнхөө төлөө хийх ажил юм шиг. Дээр нь иргэдээс ингээд төр гэдэг зүйл бол дархлагдсан, хамгаалагдсан хулгайч нарын ингээд дураараа дурагддаг сайхан мөнгөтэй төгрөгтэй хоолтой унттай машинтай байртай ийм ажил юм шиг гэж ойлгодог. Үгүй. Яг адилхан хүний төлөө ажил. Мөнгө бол өнөөдөр нэг 50 хэдэн мянган залуугийн төлөө ингээд санаа зовдөг, нойроо уусалдаг байсан бол 80 хэдэн мянган иргэдийнхээ төлөө санаа зовх асуудалтай болж байна. Ахмадуудаа ажил хийдэг хүмүүсээ хүүхдүүдээ нэмж бодох тухай асуудал байгаа байхгүй. Бүх зарчим нь адилхан. Энэ залуучтай болгон дээр дэвшүүлээд байгаа бүх зарчмууд төрдөө яг адилхан ажиллана. Яг адилхан ажиллана. Тийм учраас битгий та нар өөрсдөө голоо гэж. Дээр намууд үнэхээр сонгуульд явъя. Намууд үнэхээр сонгогчдын сандыг авъя гэж байгаа бол бидэртээ ирнэ. Хүссэн хүсээгүй ирнэ. Эрүүлэхийн төлөө та нар гуйж явах ч юм уу янз бүр болох ямар ч шаардлага байхгүй. Тэр хүмүүстэй ах トゥ байх хэрэг байхгүй. Тэр хүмүүсийн одоо тийм намын баталгааг авчаад би танай намчтай намайг яагаад харж үзэхгүй байгаа ингээ гүгээд авч хэрэг байхгүй. Юу их хэвчээ. Нөгөө аргатаа байгуулаад нөгөө тэр аргатад байж байгаа хүмүүсээ засаад ажилтаа болох гэн ажилтаа болгоод арх уудгийг архинаас нь гаргаад эхнэрээ зовддгийн эр хүн гэж юу байдгийг ойлгуулад янхан хийгээд байгаагийн миний дүү удахгүй нас чинь яваад баларна наад ажил чинь бүтгээ байлна одоо болж байгаа дээрээ чи ингээд эвтэйхэн ийм ажил руу шийдэж гэдгийг нь ойлгуулж хийгээд ингээд явна шүү. Хулгай хийдэг нэг нь хүүш миний хүү ааваас нь заяасан авьяас ч юм байгаа тэр авьяасаа сайхан сэргээд чи хулгай хийхээс өөр юм чадна. Одоо чамайг хулгайч гэж бид нэр дахиж хэлэхгүй. Тэгвэл нэг тэр тодорх авьяасыг чинь бид нар дэмжээд үгүй гэдэг. Хариуцах хэрэгтэй. Тэгээ Монгол залуу хүн бүрийг ядаж 10 залуугийн үнэтэй болгох ажлыг л бид нэг жилийн дотор хийчихэд тэрийг дараа нь 100 болгох, 1000 болгох, 100,000 болгох, сая болгох бол тун амархан болж байна. Монгол улсын ерөнхийлөгчөөр ядаж сая хүний үнэтэй хүнийг л сонгох хэрэгтэй байхгүй. Сая хүн хариуцж байгаа нэг хүнийг сонгоход
Их хурлын гишүүд нэг за 40% таа ойлгосон баг. Тухайн үед бол одоо ингээд аймагуудад чуулган хийгээд явангууд л энэ нэг 60% болж байгаа. Тэгээ яг өөрийнхөө мах буян дээр ингээд хийгээд бодтой үр дүн гаргаад ирэхэд энэ 100% бол. Энэ үр дүн тухайн орон нутагт яг тэр хүний хариуцж байгаа хүнд л ашиг тус болж очино. Тэрнээс шууд одоо юу гэдэг хотод байж байгаа мөнхөд ч юм уу, баян үлгэд байж байгаа хашгайч ч юм уу, дорндод байж байгаа амар төвшөнд очихгүй. Яг л тухайн хариуцж байгаа хүн дээрээ л очиж. Ингэж хүний үн цэнийг бий болгох юм байна. Ингэж төрийг байгуулт юм байна. Ингэж бид нар шудраг гэдэг зүйлийг жинхэнэ байранд шударгаар нь байлгаж чаддаг юм байна. Яг ингэж байгуулсан төрийн засаг нь юу засах вэ гэдгээ биднээс яг л бидний арга хэлбэрээр мэдж. Барилга хот байгуулалтын сайд гэхэд анхаагаас өөр хүн байхгүй. Анхаа яасан 4 жил байнгын орны дараагаар ажиллахдаа залуучуудын орон сууцны ийм асуудлуудыг шийдсэн. Анхаагийн хүчинд Монголын орон сууцгүй залуучуудын тэдэн хувь нь орон сууцтай болсон. Анхаатай хэн маргах юм? Анхаатай хэн ч маргаж чадахгүй шүү. Тэгсэн нэг нөхөр дахиж орж ирсэндээ би чам нэг тэдэн сая доллар өгье. Тэдэн 100 сая төгрөг өгье. Надад тэр барилга хот байгуулалтынхаа сайтыг хэлчих гээд шууд хинч орж ирсэн өөдөөс нь салгавч үзтээ. Тэр хүнийг жишээ би тэр ажлыг сайн хийнэ гэж яаж мэдчихэ? Мэдэхгүй шүү дээ. Тэгтэл анхаа яасан. Хинч биш байгаасаа ахгуулаад 4 жилийн туршид залуучуудын ийм асуудлуудыг шийдсэн гэдэг нүүр бартан зогсож байгаа юм. Тэгээд барилга хот байгуулалтын сайт. Ийм юм хэлээд байгаа мэт. Булгама манай иргэний зориг намын бүх нам бол манай нам шүү. Тэрийг мартаж болохгүй. Бүх нам манай нам. Манай иргэний зориг намын өдөртөх зөвлөлийн хамгийн залуу гишүүн. Манай хууль зүйн байнгын орны дарга. Ер нь манай Монгол улсын хамгийн анхны эмэгтэй улсын хурлын дарга болох байх гэж би зүгээр дотроо горддیں۔ Биднэрт ийм том потенциал байгаа байхгүй. Бидэнд ийм том потенциал байна. Одоо 4 жилийн дараа бид эргээд уулзгаад та нарын дийлэнх нь сумын засаг дарга, аймгийн засаг дарга. Одоо нэг хариуцж байгаа байнгын ороонуудаараа яг тухайн агентлагийнхаа дарга нар болцсон сууж. Юу тэр тогтхон чиглэлцэхгүй байна. Одоо тухайн үед хамгийн муу боломжтой ажиллаж байсан одоо сайхны ерөнхийлөгчийн засгийн газар шүү дээ одоо энэ байг ажиллаж байгаа засгийн газар. Сая 6 сайд гарахаас өмнө яг Монголын залуучуудын холбооноос гаралтай 6 сайд байсан заяа. Чи 15 билүү 17 билүү 17-гийн 6 нь Монголын залуучуудын холбооноос гаралтай сайд байсан. Бүр гаралтайдаа шууд бүр залуучуудын холбооны тэргүүлэгч шууд хийж ийсэн. Хүрэлцэх. Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч байсан. Оюун хор цолмон. За тэгээд 2 ерөнхийлөгчтэй сайхан бэлэг баярч. Нэг нь хэн байдаг вүлээ? Бас нэг байгаа. Ингээд 6 сайд. 6 сайд Монголын залуучуудтай холбооноос. 2020 он 2024 онд яах вэ? Кабинетараа. Нэг ч мөнгөөр худалдаж авч ирсэн сайд байхгүй.
бүгд шударгаараа бүгд ажиллаараа ороод ирсэн. Тийм учраас өөрөлд банкны орооны дарга нарт бол амар өндөр хариуцлага байна. Бүгд бүтэн салбар авч явах хариуцлага байна. Шударга байж чадвал бүх ажил нь бүтнэ. Ийм зүйлийг л Монголын залуучуудын холбоо энэ залуучууд холбоонд нэгдэж орж иж байгаа залуучуудаас санал болгоод байна. Бид нар өмнөх 70 жилдээ нэг намд хамгийн сор болсон залуучуудыг өдөртөгч нарыг бэлдэж өгдөөс. Нэг намд. Одоо бид нар бүх намд бэлдэж өгч байна. Бүх намд. Одоо шудраг бус болчихсон алдаж онсоор байгаад өөрсдөө ямар болсноо мэдэхгүй. Гэхдээ нэг өдөр эргээд ингээд өөрийнхөө явсан замыг харсан чинь хүн замаар явсан. Гэхдээ шудраг бус байсан тэр хүмүүс өнөөдөр удахгүй бид хадаг бариад за Монголын нэг шудраг болгоод аваа яваа гэж. Өгнөө. Яг тэгэхээр бид нар бүгд үнэнд гүйцэтгэж байгаа. Гэхдээ бид тэр хүмүүсийг яллахгүй. Бид нар өөрийнхөө цаг хугацаанд л амьдарч өөрийнхөө хийх ёстой нэг хийсэн хүмүүс. Бид нар одоо харин өөрийнхөө цаг үед хэрхэн амьдрах вэ гэдгээ өөрчилж зарлж байгаа энэ бүгдийг босгож ирэх гэж байгаа. Ийм л нэг цаг үеийн эзэд байгаа. Энэ ялгаануудыг бол хизээж битгий мартаарай. 4 жилийн дараа бид нар дараагийн генерашндээ дараагийн удирдлагуудаа бүгд ажлуудаа өгнө. Өгснийхөө маргааш хийх байсан юм гэж харин битгий харамсцсан. Ажлыг яг авсан байхдаа л хийдэж шүү. Өнөөдөр чи тэргүүн байхдаа л хийн, тэргүүлж байхдаа л хийн. Өчигдөр бид нар ингэх байсан. Одооны хүүхдүүд юм ийхгүй юм дөө гэдэг тийм юм ярьж юус болохгүй. Тэр бол бидний цаг үе биш. Бид нар ингээд тэр цаг үеэ өөрсдөө эзэгнээд тэгээд дараагийн үед уламжлуулж үлдээгээд тэгээд дараагийнхаа юм руу явах хэрэгтэй. Зууралдаж болохгүй. Бид нар зууралдах хэрэгтэй хүмүүс биш. Тийм учраас өөрөлд нэг өдрийг ч гэсэн нэг өглөөг ч гэсэн нэг оройг ч гэсэн нөгөө аргад яаж байгаа вэ? За энэ булгарнаас эрдэнтийн захад нэг тэдэ айл нүгэд ирсэн байлээ. За тэр эдтэй энэ 7 хоногт уулзаад нэг шинэ арга байгуулчих. За нөгөө нэг аргад чинь бүр одоо удирдахжсэн залуу нь хот шилжээд ингээд эзэнгүү болцсон. Одоо хурлыг хийгээд ахлагчийн тавь гэдэг. Ийм зүйлийг бид нар хэлээд байгаа байхгүй. Ингэж чадах юм бол өөрөлд бидний өмнө бүх боломж бол нээлттэй байна гэж. Нэгэн сонгуулийн үеэр та нар нөгөө шудраг ус юм санал болгоод байдаг хүмүүст ганцхуудаа өгөөгөл хэлээд үзчих хэрэгтэй. Ганцхуудаа. Тэгвэл дараагийн удаа та нар дээр бүх юм бүрийд ирэх. Шудраг усаа хүлээн зөвшөөрөхгүй дэвшингээд шудраг усаараа би амьдрчин гэдэг ингээд зүтгээд байгаа хүмүүсийг л бид нар харж шаардлагагүй хий гэж. Sorry найзаа чи хүн хэлээрээ мал хэлөөрөө хэлээд ойлгохгүй бол бид нар харин ёстой байхгүй болно шүү гэж хэлдэг. Тийм зүйл. Нөгөө талаар нь бид нар бас шинэ хүмүүсийг би залуу гэж хэлэхгүй шинэ хүмүүсийг шудраг байж чадна гэдээ орж ирэхэд нь итгэл хэлэлгээд дэмжих тэр цагаан цагсалтай хийж өгч.
Улс төрч шинэ орж ирж байгаа юм гэсэн. Цагаан жагсаалтан дээр Монголын залуучуудын холбооны энэ дэвшүүлээд байгаа энэ шударга байх гэдэг энэ зүйлийг хүлээн зөвшөөрөөд тэгээ яг шударга үнний талд ажиллаж чаднаа. Шударгаасаа хазаах юм бол намайг шууд их хурлын гишүүнээс одоо би өөрийнхөө сайн дураар огцорноо гэдэг ингээд бидэртээ шууд тохироод ажиллах хүмүүсийг өдрүүд цагаан жагсаалтанд оруулж байгаа. Гартал нь нэмжээд өгөөлж байгаа. Гартал нь нэмжээд. Эцсийн шийдвэрлэгч нь ард түмэн байдаг гэдгийг юус хизээш мартаж болохгүй. Шийдвэрлэгч нь албан тушаал мөнгө юусоо биш шүү. Ард түмэн нэг гэдэн өдлөх юм бол зүгээр харин ястаа хийсэн шиг хийгээд өгчдөг. Бүх цаг үеийн сонгуулиуд тийм л байсан. Ард түмнийг юусоо басч болохгүй. Бүх зүйлээ ард түмэн дүгэн цэгнээд хэнийг нь болж хэн нь болохгүй гэдгээ бүгдээр нь өөрсдөө мэдчихэд. Зөвхөн жихээрээ сонсныг харин бид нар нүдээр нь баталгаажуулах юм сайн хийгээд өччих шүү. Тэгээ сонголтын зөвхөн жихээр сонсснороо хийдэг биш, нүдээрээ харснараа хийдэг. Энэ болох юм дээр энэ хар жагсаалт, цагаан жагсаалтыг бид нар ашиглах гэдэг. Та нар амьдралдаа нэг удаа л үгүй гэж хэлсэн. Үзэн. Шудраг бос юмны төлөө. Эргээд тэрний хашиг тус ямар хийхийг та өөрсдөө үзэн. Өөрсдийнхөө амьдрал дээр л үзэн. Нэг удаа л үгүй гэж. Чамайг юу барьцаалгүй гэхэд чамайг шудраг ёсол барьцаалж явсан. Чамайг юу барьцаалгүй гэхээр чиний дараагийн үр хүүхдийн амьдрал өөр хүч. Тэмцээс өөрөлдөл өөрийнхөө амьдралын үед үр хүүхдийнхөө хийх эрсдлийг өөрөө төрүүлж үүрч юмаа хийн гэдэг үл одоо эцэг их болсон хүмүүсийн хувьд үнэхээр ариун үүрэг нь баггүй. Тэмцээс 16-ны сонгуулиар бид нийтээрээ өгөө гэж хэлэх юм. Тэр нийтээрээ бас яаж дэмжих үү гэдэг юм маш тодорхой гаргаж ирэл гэж. Тэгээ алийн мэдийн шудраг бусуудтай бид байх. Яг энэ нэрээр үргэлжлэх юм бол бид нэр дандаа гадны хүмүүсийн идэж болно. Энэ шудраг бус бүх зүйлүүд бол тэр гадныханд л идэж бэлдэж өгöd байгаа байхгүй. Монгол хүний ид шиг бэлдэхгүй байна. Дандаа гадныхны ид шиг бэлддэг. Энэ юунд ч барьцаалагдаагүй дээр нэгээд нэг шударгынхаа талд арай илүү тийм 50-аас дээш хөв байгаа залуу хүмүүс л энийг хийж чадна. Ийм зүйлийг бид нар өөрөлдөл их хурлаараа сануулгаад байгаа. Одоо энэ бүтэц бас энэ зүйлийг л дэмжиж байгаа. Тэгээд 10-100-ын зохион байгуулалтыг маш хурдан яаралтай хийгээд ингээ гараад ирэх үед 16 оноос бидний залуудаа сайхан амьдрий гэдэг байгаа зүйлүүд бодиттой нүдэн дээр харж гарт баригдах ажил болж эхэлнэ. Он 24 оны сонгуул, 28 оны сонгуул та нар өөрсдөө сууж. Та нараас өөр хүн хайгаад олдохчгүй гэсэн. Тийм учраас хоёрын оронд нэг намын хороомороо, намын тим юмны дарга болох гэж ингэж баарн пяавга хор найруулдаг тэр ажлаа хийж явах оронд нэг бодмонд очиод нэг 10 залуу цуглуулаад нэг зүйл болгоод тэгээд нөгөө аргатайгаа байнгын холбоотой ажилладаг тэр схемийг л босгочих. Тэгээд дуусчих. Дуусах явах ялцчих байна.
тэр схемийг барьсан үнэтэй л намууд тохирно. Тэр схемийг барьсан удирдлагын багтай хадаг барьж ирж уулзсан. Тэрийг ойлгоогүй тэрнтэй уулзаагүй хүмүүс ялагдаад өнгөрнө. Ингээд бид нар Монголыг сайхан болгочихж байгаа байхгүй. Биднээс их мөнгө гарахгүй. Бидний энэ ажлыг хийхэд мөнгө байхгүй шүү дээ гэдээ манайхаа яриад байт. Мөнгө гарахгүй. Одоо яг нэг жил явахад энэ өмсөж байгаа пүүзний чи улал цоорно. Джинсний чи өвдгөл цайрна. Бөксөл цайрна. Мөнгөгүй байгаа нь бас бидний нэг давуу тал байгаа шүү. Мөнгөгүй учраас нөгөө 98% мөнгөгүй хүмүүстэйгээ бид нар яг адилхан нэг долгион дээр ойлголцож чадчих. Бид нар юугаар ялгах хэвтэй? Бид нар удам ухсаа нэг төр одоо бидний болоод авсан байж байгаа боловсрол энүүгээрээ ялгах. Энэ чинь чиний зүүн гарч. Баруун гар нь юу юм? Баруун гар нь залуучтай холбооч. Тэгэл болоо. Өвгөөч хэрэг байна. Ингэхдээ бид нар Монголыг сайхан болгож байна. Нам гэдэг юмны төрийн өмнө гүйцэтгэдэг үүрэг оройлыг өнөөгийн намууд ингээд утгыг алдуулаа хийсэн. Утгыг алдуулаа хийсэн. Хинч юуж тайлбарлаж хийж ойлгож чадхааргүй болсон. Нам гэдэг зүйл бол ам нь ар болдог зүйлийг хэлээд байна. Амар байна уу гэж мэддэг шүү дээ. Амар мэдүү, амруу. Амнаас ч гарсан хий болгон ар болсон уу, ажил болсон уу гэж байгаа шүү дээ. Тэрнээс амар амгалан байна уу гэж юм уу те. Сайхан байна уу гэсэн үг ерөөсөө биш. Чиний амнаас гарсан юм чинь ажил болсон уу гэсэн үг. Амруу гэж. Амар мэдүү гэж. Тэгэхээр нам ямар байх ёстой гэхээр амар байх ёстой. Амнаас нь гарсан бүх болгон ажил болно. Тэгтэл одоо амнаас нь гарсан хий болгон юу ажил байх вэ гэдэг нөгөө итгэжсэн хүмүүс нь хохироод хохирол болцсон байж. Ийм зүйлийг хэлээд байна. Тэгэхээр бид нар улс төрийн сонгуульд өнөөдөр өөрсдөө шууд нэг дэвшүүлэхгүй байгаа ч гэсэн бид нар намаас илүү зохион байгуулалттай, намаас илүү хөрөөтэй ажилладаг. Ийм л одоо хуулийн одоо хүрээнд орохгүй ч гэсэн нам шиг ажилладаг ийм л бүтэц зохион байгуулалт байхгүй. Монголын залуучуудын холбооноос нэр дэвшсэн тэр гэдэг юм сонгуулийн утсан дээр бичигдэхгүй. Бусад бүх зүйлдээ өөрөөр бид нар яг намтай адилхан. Тэгэхээр бид нар өөрсдөө намтай байж бид нар бусад намаас илүү зүйлтэй байж бид нар нам шүтэж амьдрах гэж юу вэ? Шудраг ус юм хүмүүсийг дээдлж амьдрах гэж юу вэ? Намаа магтаад өвчгнөд байгаа хүнд бол шууд хэлж танай нам шудраг нам уу? Би танай намын шудраг гişүүн байж чадах уу? Намайг шудраг биш юм хийхийг тулгаад ах юм биш үү? Шууд тэгж ярьдаг байна.
Чи намын гишүүн байж өтөвтэй ажиллахгүй, чи намын гишүүн учраас одоо энэ залуучдын байгууллага сонгуульд ашигла гэж буцаад ирнэ. Өөдөөс нь шууд тийм байна. Манай залуучдын байгууллагын бүх концепцууд ийм ээ. Намын гишүүн гэдэг нь миний үзэл бодлын асуудал. Би алдаад бичнэр хүнд хариуцагддаг учраас тэр хариуцж байгаа хүмүүсийнхээ өмнө